Ивент тэтгэгч Шин Ярмаг цогцлбор хороол. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За тэг 183 дугаартай ахан дүү самтлаг байна. Нэг гэрийнх юм уу та нар тэгвэл? Ээж аваас 8 банд. Бид нэр 8-уулаа залуу. Тэгээд оролцож байгаа боломжтой 5-аа оролцож байгаа. Охин байхгүй. Эмэгтэй хүн ганцхан ээж мань байдаг одоо энэ сууж байгаа. Бид нар чинь 1-2 насны зэрэгтэй хаандаа. Ер нь дэсцгүй өссөн. Одоо хоолой идээд аяглаа штэ. Эхнээс нь ааваас эхлээл аяглана. Тэгэл сүүлд нь аяглаад дуусаад эхнээсээ буцаад аягаа өгнө. Өөр сайхан яаж мэдсэн бэлдснээрээ дуусах. Тэрийг заавал хичээгээд хэтэрхий гоё болох гэж юм те. Тэгээд даах зүгээр. Ихтгэл гэж бодоод үзье. Бид нэр ерөөсөө мэрэгжлийн их дуучид биш. Та нар бэлэн үү? Бэлэн. За бид бэлэн байна. Алгхан Та бол аль хэзээний ээжийнхээ ачиг хариуцлаа гэж би бодсон. Ээжийнхээ хараа. Би бас энэ амьдралыг мэдэх учраас айгүй хэцүү. Хувцсны хувьд. Зөвхөн сүмөрөө сайхан гоё ярил л та тэхүү. ер нь жоохон эртхэн болсон нь айгүй байга сайхны хувцлаад гараа явчихсан. Ер нь тэгээд би арьцмаар энэ адилхан болохоор ерөнхийдөө тэгээд таарахгүй гэсэн асуудал байхгүй. Сонголт ихтэй юу? Хоолн дээр ямар вэ? Ямар хоолн дуртай гэхээр их хоолн дуртай. Ерөнхийдөө тийм үү. Их хүний хувьд ч тэр хүүтэй хүний хувьд ч тэр сэтгэл хөдлөлөө яг тэгээд амар хөрхөө ээж рүүгээ хараад дуулаад ах юм. Үнэхээр сайхан сэтгэл хөдлөж ирчүүдийг маань ийм сайхан эрүүл саруул өсгсөн ээжт нь үнэхээр гүнээ талархъя. Манай 5 залуу үнэхээр сэтгэл гаргаж, зүтгэл гаргаж бэлтгэл хийсэн харагдаж байна. Дээрэс нь үнэхээр та 5-ын дуулсан дуу бол зөвхөн миний биш, энэ цуугаа телевиз үзэж байгаа бүх ээж нарын сэтгэлийг хөдөлгөж чадлаа гэж би бодож байна. Тэнцлээ. Ээж бол бэрүүдийн мастер болсон мөхтөө бодоол тий.
тэгэхээр ээжтэй нь хамт 8 улаа дээрэс нь бирүүттэй цог бүгдээрэнтэй тэнцвэллээ. Тэнцлээ. Та нар одоо үнэхээр ээжигээ алган дээрээ бөмбөрүүлэх тийм сайхан залуучууд байна. Тэгээд дөрөв тэнцсэн. Адгсан гар шиг ах トゥ 5 залуу маань ая дуугаараа шоуны маань тайзыг дүүргэж шүүгчдээс тэнцсэн гэсэн үнэлгээ авлаа. Ээжигээ баярлуулж ава ахын дүүстэй амжилт хүсье. Аяаслаг монголчууд шоуны бусад сонирхолтой бичлэгийг үзхийг хүсвэл мэдээлэл хэсэгт байрлах линк руу орж шоуны YouTube сувагт нэгдээрэй.